За бид нөгөө АЖ бол аяндаа хүрнэ гэдэг аян зарласан. За түүний дагуу ер нь л иргэдэд одоо мэдээлэл сургалт туршлагыг ер нь хийж байгаа. За энэ болохоор эрүүл мэндийн газар, за замын цагдаа, өрхийн эрүүл мэндийн төвөд хамтраад ер нь л зохион байгуулж байгаа. Тэгэхээр одоо иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ер нь аян зарлагдсан учраас та бүгд одоо сэрэмжлүүлэх байдлаар мэдээлэл өгж байгаа. За тэгээд хол замд явж байгаа үедээ бол хурдаан тохируулаад тааруулаад тийм ээ. За таны гарт одоо гэр бүлийчин гишүүд бас амь наснаас байгаа учраас хурдаан тохируулалт тааруулж яваарай гэж зөвлөгөө өгье. За Баянгүр аймгийн цагдаагийн газар, за эрүүл мэндийн газар болон өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран за иргэдийн тунд АЖ бол аяндаа хүрнэ аяныг зохион байгуулж байгаа. За энэ аяны хүрээнд болохоор иргэдэд одоо мэдээлэл сургалт сурчлагыг хүргэж ослын гэмтлээс сэргийлэх сурчлагыг ер нь хүргэж ажиллаж байна. Хайртай бүхнийхээ төлөө замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцгоё гэж уриалж байна. За улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа АЖ бол аяндаа хүрээндээ арга хэмжээ 6 сарын 15-наас 9 сарын 15-нд улсын хэмжээнд 3 сарын хугацаанд явагдаж байгаа. За тус арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагатай хамтран замын цагдаагийн тасгаас баруун талын пост буюу одоо тарган тахлаас хурцсан сэргийлэх тэр постон дээр өнөөдөр арга хэмжээ зохион байгууллаа. За жолооч иргэдэд санууч сэрэмжлүүлэг өгч одоо хурдаан тохируулах замын хөдөлгөөнд оролцох бага насны хүүхэд тээвэрлэж одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа бол харгалзах хүнтэй мөн одоо 10 хүртэлх насны хүүхдийг зориултын судалтаар одоо тээвэрлэх тэгээд хамгаалах одоо бүсээ тоногдсон тээврийн хэрэгсэлд жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт одоо хамгаалах бүсийг жашигч нарт одоо зөвлөх одоо энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгууллаа. За хайртай бүхнийхээ төлөө замын хөдөлгөөнд соёлтой зөөлөн оролцохыг уриалж байна.